Манай дэлхий өөрийн тэнхлэг дээр нэг бүтэн эргэхэд нэг хоног болдог. Харин нарыг нэг бүтэн тойроход нэг жилийг зарцуулдаг. Нарны аймаг бүхлээр галактикийн төвийг нэг бүтэн тойроход 230-аас 250 сая жилийг зарцуулдаг. Үүнийг галактикийн жил гэж нэрлэдэг. Үүнийг бид бүгд мэднэ. Гэхдээ өнөөдөр энэ тухай ярихгүй. Бидний өнөөдрийн ярих сэдэв бол хумхийн эрен, шинэ ухамсар. Юуны түрүүнд манай дэлхий тэглэхээр 23.5 градус хазаалтай байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ хазаалтын улмаас асар хурдтай эргэлдэн нарыг тойрох дэлхий маань өөрөө тэглэг дээрээ дайвилзах анхах хөдөлгөөн хийдэг. Үүнийг процесслэх хөдөлгөөн гэдэг. Ингэж дайвилзж байгаа дэлхийн тэглэхийн чиглэл нь сансар окторууд конус хэлбэрийн тойрог хөдөлгөөн хийж байгааг та бүхэн яг одоо харж байна. Энэ нэг бүтэн тойргийн мөчлөх нь маш удаан буюу ойролцоогоор 26,000 жил үргэлжилдэг гэдгийг эртний одон орон судлаачид математикч нар тооцоолон гаргасан байна. Тэгвэр зохисгүй Вавилончуудын тогтоосон нөгөө 12 ордтой уялдуулан холбосноор өнөөгийн эрен хэмээх ойлголт үүссэн байна. Тэнгэрийн мандалд байгаа 12 ордуудаар ойролцоогоор 26,000 жил болж нэг бүтэн тойрдог гэж үзвэл нэг орд дээр 2160 жил болдог гэсэн тоо гарна. Төрлөختөн хамтын ухаан руу шилжиж байна. Хумхийн эрен бол хувь хүний эрх чөлөө, оюуны нээлт, сүнслэг өсөлтийн эрен. Бид хамтдаа шин сэтгэлийн эхэнд байна.